За эхлэх үү. За 2025 оны 11 сарын 25-наас 27-ны хооронд Япон улсын Токио хачин хажуудах Йокохама хотод бол хүрэлцэж ирээд байна. Манай надтай хамт нийслэлийн ерхий архитектор төгс дэлгэр дарга болон Хүн хотын хөгжлийн корпорацийн гүн бол захирал маань хамтран энэ арга хэмжээнд бол оролцлоо. За өнөөдрийн арга хэмжээ бол Asia Smart City Conference 2025 болж байна. Энэ удаагийн одоо Asia Smart City Conference-ээр онцлог сэдэв бол Circular Society буюу одоо хог хаягдлыг дахин эргэлтэнд оруулах ийм нийгэм гэсэн сэдэвтэй ийм хилцүүлэгт орлоо. Өчигдөр Йокохама хоттойгоо Улаанбаатар хот бол City to City хамтын ажиллагаа буюу хот хоорондын хамтын ажиллагааны санамж жижиг бас байгууллаа. Ингэснээр Азийн хөгжлийн банкаас зарлж байгаа хөтөлбөрт хамрагч Йокохама хотын шилдэг дурсыг бас Улаанбаатар хотод бол хэрэгжүүлэх боломжтой болно. Тэгээд Йокохама хотынхаа талаар бас товчхон одоо мэдээлэл өгж ямар хот гэдэг талаар бас мэдээлэл өгөөч гэгээд манай төгсдөлгөр ерхий архитектор маань Йокохама хотод ажиллаж амьдарч байсан юм дуршлагтай байж байгаа. За Йокохама хотын хувьд гэх юм бол Токиотой ойрхон гэхдээ бас сателлайт буюу одоо яг хүнүүтэй адилхан дагуул хот гэдэг байдлаар хөгжсөн. Гэхдээ өөрсдөө бас дагуул хот гэхээс илүүтэйгээр бид нар бол одоо бие даасан маш том эдийн засгийн хотоо гэж бахан ярих дуртай. Энэ яагаад вэ гэхээр мэдээж маш том порт city эдийн засгийн их хэмжээ нь одоо яг бид хэдийн зогсож байгаа Минато Мирай буюу одоо маш том ийм үнэтэй офисуудаар одоо хүрээлэгдсэн. Энэ хэсгийнхаа дахин төлөлтийг бол маш сайн хийж чадсанаас айгүй алдартай байдаг. За хүн амын хувьд бол яг Монголтой бараг адилхан 3.4 сая хүн амтай олон хүмүүс бас энд ирж ажилладаг, амьдрахад хамгийн таатай хот гэж нэрлэгддэг. Яагаад тэр вэ гэхээр алхахад маш таатай болгож за одоо та бүхэн гараад алхах юм бол дугуйн зам, явган үний зам энэ айгүй өргөн чөлөөнүүдийг бол айгүй сайн хийж өгснөөр бас айгүй онцлогтой байдаг. Тэгээ нэг онцлог хэлэх зүйл нь бол яг бас яг Йокохама хотуудыг сурж явах үед бидний гол хэлдэг юм нь бид нар мега төслөл яг Улаанбаатар хоттой адилхан мега төсөл хэрэгжүүлнэ. 6 мега төслөө зургуулангийн хэрэгжүүлнэ гэж ингэж амбицтай эхэлж байсан. Тэгээд Asia Smart City Conference чинь Йокохама хотод Йокохама хотын дарга мистер Яманака гэж хүн байгаа. Тийм. Яманака хүн болохоор яг энэ жил болгоны ASCC гэдэг дандаа одоо нээж үг хэлдэг байгаа. Тэгээд ингээд энийг бас сүүлийн 20 жил бас амжилттай жил болгон зохион байгуулдаг. За 50-аад хот бол зайлшгүй оролцдог ийм өргөн цар хүрээтэй. Тэгээд хот болгоны одоо хотын дарга нарыг урьдаг. Энүүд одоо хотын даргаыг бас урьсан. Гэхдээ бас орлогч дарга маань ингээд орлоод бас нийслэлээс бас нэлээд том бас чухал ажил холбогдол өгөөд ингээд багаараа бутан багаараа оролцож байна. За энэ удаагийн Йокохамад болж байгаа арга хэмжээнд хамгийн гол нь JICA ADB-ийн удирдлагууд өндөр ач холбогдол хийжсэн. Манай Улаанбаатар хотод хамгийн олон зээл тусламж өгж буцалтгүй тусламж зээлээр өгдөг байгууллага бол Азийн хөгжлийн банк байдаг. Азийн хөгжлийн банкнаас энэ бас Circular Society буюу хог аяглыг дахин боловсруулах тал дээр бол ач холбогдол өгж Улаанбаатар хотоос бол бид нар мөгж байгаа хог шатах үйлдвэр дээрээс нь барилгын материалыг дахин боловсруулах үйлдвэрүүд ашиглалтанд орсон байж байгаа. За одоо энэ конференц болж байгаа заалыг харж байна тийм ээ. Заалаа нэг харуулчих. За конференц болж байгаа заалыг маань бүүтүүд байж байгаа. Японы болон олон улсын компаниуд багш гэнэ төгсөө дарга. Энэ ямар компаниуд бүүтэн дээр байгаа дээ? Хоёул ингэж яриад тань. Энэ яг хуу жилийн жил энэ өнгөр орч. Жилийн жил яг хуу яг Йокохама хоттой одоо голчлон шив харилцаатай. Тэгээ Йокохама болон одоо энэ Япон улсын хамгийн юм технологиор одоо шинэлэг байгаа шин юм технологи гэдэг харуулсан шийдлүүдийг харуулсан компаниуд оролцдог байгаа. За яг энд харж байгаа жишээ нь одоо CTI Engineering гэдэг бас манай Монгол салбартай байдаг том гүүрийн компани бас байх шиг байна. Тэгэхээр энд бас Монгол залуу ажиллаж байна. Тэгэхээр Монгол залуугаас бас нэг хэдүүлээ юугээ сонсчдгоо. За өөрийгөө танилцуулаад тэгээ нөгөө ямар чиглэлийн компани ажиллагаа явуулах энэ удаагийн конференс ямар чиглэлээр сонсож байгаа за Чинзүрийн Гамбаяр гэдэг намайг Японд ирээд одоо 9 сар дахь жилдээ болж байна. Тэгээ одоо манай компани CTI гэдэг гадаадад одоо дэд бүтцийн одоо дизайнинг одоо тэр янз бүрийн менежмент тим сервис өгдөг компани, консалтинг хийдэг компани. Манай яг нөгөө хүчтэй салбарыг нэгт одоо зам өөр байна. Хоёрт одоо ус менежмент нөгөө үер шүү дээ. Тэгээд бас нөгөө манайх бас бохир зөөр ус мусан тийм янз бүрийн их маар ажилладаг. Circular Society дээр ямар ач холбогдол оролцож байгаа? Манайх энэ дээр шүү дээ одоо мэдээж одоо дэд бүтцийн одоо юу solution сервис болгож өгч байгаа учраас тэрийг рекламдах бас өөр янз бүрийн нөгөө менежментийг амархан болгох сервис бас ингэж provide хийж байгаа учраас тэрийг одоо энэ дэрж хүмүүс хэлж байна. Системээр энэ замын эвдэрлийг бас яаж авах шиг байна. Тийм байна. Одоо энэ ухаалаг системээр замын эвдэрлийг бас харуулж авах шиг байна тий.
Тийм одоо энэ BIDMS энэ дээр болохоор гүрний одоо нөгөө очоод ингээд нөгөө чанарыг шалгадаг шүү дээ. Тэр шалгасан датаг нь ингээд цуглуулаад database болгоод маш амархан график хийх ч юм уу те. Тэгээд хэсэг засвар хийх тэр нөгөө чухлын үндэгийг нь хүртэл ингэж гаргаж өгөх. Тийм маш амархан болгодог гэсэн. Дуудлын дээр iDreams гэж хийж байгаа. Тэр нь болохоор Японд удаан амьдэрсэн үү? Японд одоо 9-10 жил болж байна. 9-10 жил. Тэгээд монголоор айгуу сайн муу ярьдаг болцсон байна. Сайн биш. Сайн ярих уу. Тий. За баярлалаа. Гүрийн дизайн ягаад Waste Management дээр бол дата танилцуулд юм. За энэ бүтэн дээр байгаа хэсгүүд компаниуд бол ер нь circular economy дээр оролцдог компаниудын ингээд онцлог байж байгаа. Хогийг яаж дахин боловсруулах уу? Хог одоо энэ хүнсний хогнуудыг дахин боловсруулах. Good day. Thank you. Тийм компаниудын юм бас манай танилцуулгууд явж байгаа шиг байна. Барилгын фасад багш шиг байна. AGC гэдэг нөгөө барилгын фасад нь ямар онцлогтой байгаа вэ гэхээр яг нөгөө өөрөө энерги гаргаж чаддаг юм фасадыг бас хэрэгжилж байгаа шиг байна. Тэгээ фасад нь өөрөө бас айгүй юм гоёлын хэрэглээр хүртэл одоо ашиглах ийм боломжтой ийм барилгын фасадыг бас оруулж ирсэн байх шиг байна. Японд төдийгүй олон улсад одоо Сингапур, Солонгос гэх улсууд хэрэглэдэг байх. That classes. Yes. Аха. За одоо эднийх бол ингээд шууд ингээд халуун мэдэгдэж байна. Нарны энергийг бол шилжүүлдэг. Энэ ч нь бол шилжүүлдэггүй вакуумдаад ингээд байж байгаа ийм одоо технологи шил юм байна. Тийм ээ. За төгсөө дарга ишлэх. Өөр онцлог одоо circular economy-тэй холбогдлоо. Түрүүн нөгөө талаас савхыг ашиглаад барилгын материал нөгөө chopstick ашиглаад хийдэг танилцуулгууд бүйтүүд баг шиг байсан тийм ээ. Murata Manufacturing. Нарны гүрийг барьсан компани. Аха. Энэ талаар төгжрлийг хэмждэг компаниуд бас нэлээд баг шиг байна. Тийм төгжрөл транспорт талын компаниуд бас нэлээд баг шиг байна. Энэ компани хувьд жишээ нөгөө Москвад хэрэгжүүлсэн амжилттай төсөлтэй байсан. Тэгээ Улаанбаатарыг нэлээд сайн сонирхоод байгаа. Яг энэ нөгөө манад нэг дутагдaltaй төгжрөлтээр одоо цагдаа нар гэхээс илүүтэйгээр одоо ийм автомат гэрлийн тохионуудыг яаж симуляц хийж тооцоо хийх үү гэдэг дээр бас туршлагатай ийм компаниас оролцож байгаа шиг байна. Water meter. Electric water meter. Яг жил болгон Yokohama хот энэ AC одоо Asian Smart City Conference зохион байгуулахдаа нэг сэдвийг сонгож авдیں۔ Яг би 2 жилийн өмнөөс оролцож байсан. Тэр тухайн үед бол Дэлхийн банкыг төлөвлөд оролцож явах үед болохоор ногоон хот. Тэгээд тэр талын одоо ер нь чиглэлээр бас Япон улс гэлтгүү дэлхийд бас алдартай гэдэг утгаараа дандаа энэ чиглэлийн сэдвүүдийг жил болгон сонгож авдаг. Энэ удаа бол яг ийм Circular Society дээр бас экспого зохион байгуулж байгаа юм. За circular society гэдэг circular economy гэж ярьдаг. Энэ болохоор хог хаягдлыг дахин эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж байгаа. Улаанбаатар хот дээр бас бид нэр бол хогийг шатаж эрчим хүч гаргах 24 мегаваттын эрчим хүч нөхцөлийн төрийн үйлчлэлийн түвшний гэрээг байгуулсан. Дээрээс нь бид нар мягны сорилтын сангаар саарал усыг дахин ашиглах төсөл одоо удахгүй дуусгаж байгаа. Дээрээс нь бид нар бас өнгөрсөн жил EBRD-гийн одоо санхүүжилтээр барилгын хатуу хог хаягдлыг бутлаад дахин барилгын материалд ашиглах үйлдвэр ашиглалтанд орсон. Харамсалтай нь бол бид нар барилгын материалд ашиглахад барилгын материалын стандартыг хөгжүүлэх шаардлагатай байж байгаа. Тэгэхээр эдгээр үйлдвэрүүдийг нөгөө энд морингийн даваан дээр хийсэн үйлдвэрүүдэд түшиглээд бид нар удахгүй бас тэр явдаар circular economy аж үйлдвэрийн парк буюу одоо хогийг дахин эргэлтэнд оруулах аж үйлдвэрийн парктай болохоор манай хот байгуулалтаас ерхий төлөвлөгөө хийсэн байж байгаа. Удахгүй бас хогны мастер төлөвлөгөөнтэй хамтраад энэ төлөвлөгөөг бас сайжруулад Улаанбаатар хотын бүх хог хаягдл болж байгаа материалууд энэ үйлдвэрээр очиод боловсруулагдаад эдийн засгийн дахин эргэлтэнд орох боломжтой болно. Тэгэхээр circular economy-гийн хамгийн гол ач холбогдол нь бид нар хог гарахгүй. Хог гэдэг бол баялаг, хогоо дахин эргэлдэх. Ингэснээр уул уурхай байгаль орчноос сүйтгэхээс сэргийлэх. Байгалийн урал гэдэг чинь дахин явдаг ийм онцлогтой тийм ээ. Ийм аж үйлдвэрийн паркыг бас байгуулах гээд анхны төлөвлөгөө хийж байгаа. Тэгээ өнөөдөр энэ Yokohama хотод болж байгаа Circular Society одоо яг уран дээр болж байгаа энэ Asia Smart City Conference 2025 бол үүн дээр онцлогтой конференц хилцүүлгүүд боллоо. Дээрээс нь Улаанбаатар хот Yokohama хот маань City to City Collaboration арга хэмжээг бол
хотын хоорондох арга хэмжээндүүдийг хийхээр боллоо. Үүн дээр бас манай ерхий архитектор маань Йокохама хотын сайн дуршлагуудыг Улаанбаатар хотод бас нэвтрүүлнэ гэдэг дээр итгэж байна. Тэгээд Йокохама хотын талаар бас түрүү үргэлжлүүлээд бас энэ та нэг яриач тийх үү? Хойд ийш. Яг Йокохама хотын би яг сая хэлжсэн тэр нөгөө мега төслүүдэд яг амжилттай хэрэгжүүлж чадсан гэдэг тэр туршлагыг бид нэр заавал суустай байна гэдгийг хараад байгаа. Яг тэгэхээр 6 мега төсөл хэрэгжүүлнэ гэж анх Йокохама хот энэ тийж хотоо ингээ хөгжүүлнэ гэж байгаа байхгүй. Тэр зургуулангийн яг амжилттай хэрэгжүүлж чадсан гэдэг утгаараа бид нэр үрийн менежмент яаж тухайн том төслүүдийг цагтан төсөвтөн багтааж хийж дуусгаж чадсан бэ? Одоо project management талын л одоо туршлагыг хамгийн сайн авах хэрэгтэй байх гэж харж байгаа. Тэгэхээр Хүннү хот маань бас мега төслийн маань нэг байгаа. Тэгэхээр энэ дээр бас амжилттай хэрэгжүүлэхэд бид нар юу анхаарах хэрэгтэй вэ? Яаж одоо financing буюу тий эдийн засгийн талаасаа хөрөнгө оруулалтаа татах хэрэгтэй ингээд явах бах. Энэ удаагийн уулзалтан дээр бас гол заавал амжилттай болоосоо гэж харж байгаа юм нь болохоор яг Хүннү хотын энэ дахин Хүннү хотыг дэд бүтцийн төлөвлөсөн дээр Азийн хөгжлийн банкаас бас хөнгөлөлтөө нэг хөнгөлөлтөө зээл анхаараас ярьж байгаа. Тэгэхээр энэ маань бас амжилттай хэрэгжээд одоо яг Йокохама хотоос бас туршлагуудыг аваад ингээд хөгжих боломжтой байхаа гэж харж байна. Энэ дээр бол бид бас нэлээдгүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг татахаар Азийн хөгжлийн банктаас нэлээд ярьлаа. Тэгэхээр энэ бас амжилттай болох байхаа гэж ингэж За өнөөдөр ингээ харах юм бол энэ ч ADB Азийн хөгжлийн Asian Development Bank, World Bank, Tokyo Development Learning Center, JICA хараа Yokohama Water Corporation, Hinoto Sanyo гэдэг ингээ компаниуд байж байна. Тинчээ түрүүн Yokohama хотын өөрийнх нь бүүт байж байна. Yokohama хотын бүүтээр орох уу? Микрофон ч доош онцсон байна. Yokohama хотын бүүтээр ороод нэг харуулчих. Yokohama хот маань бас манлайлаад ажиллаж байгаа хотын хувьд ямар онцлогтой юмнууд хийж гинэ гэдэг ингээд өсөө дарааг Йокохама хотынхаа талаар энэ бүүтнээс нь одоо танилцуулгууд хийх юм уу? За Йокохама хотынхаа бүүтэн дээр ирээд байна. City of Yokohama гэдэг тэр бичсэн байгаа. Тэрийг бас харуулад ингээд тийм ээ Йокохама Мината Мирая гэдэг чинь түрүүн Минато Мирая гэдэг одоо яг энэ эмблем хотын төвийн хэсгийг дахин төлөвлөөд эдийн засгийнхаа нэлээдгүй олон хэсгийг ингэж бий болдог ландшафт буюу одоо далаа дээр хиймэл газар хийж ингэж дахин төлөвлөлтийг бол маш сайн хэрэгжүүлж чадсан хотуудын нэг. Тэгээ одоо энэ хэсэг нь тий яг энэ хэсэг гэсэн хамгийн одоо өндөр байрлалууд хамгийн үнэтэй офисууд байгаа. Одоо яг энэ одоо бид хэд бол яг Pacifico Yokohama гэх тэн дээр байна. Хогоор ингэж далаа ирэг дээр газар хийгээд газар дээр ингээ хот байгуулсан. Хогон дээр тэгж ойлгосон зүг. Тийм хогон дээр хот байгуулсан гэсэн үг ерөнхийдөө. Энийг нийт 183 Минато Мирая гэж нэртэй гэдэг нь Японоор яг юу гэсэн үг вэ? Мирая гэхээр яг ирээдүг гэсэн үг. Тэгээ энийг ер нь бол Минато Мирая ямар жишгээр одоо хамгийн алдартай болдгоо гэхээр смарт хот гэж нэрлэгддэг. Зүгээр смарт гэхээр бид хэд одоо юу гэдэг IT гэхээс ирээдүйд гэсэн IT гэхээс илүүтэйгээр энэ хот бол 100% одоо карбон кредит гаргахгүй айл болох ногоон. Тэгээд мэдээч нөгөө сая хогны менежмент гэж ярьж штэ. Тэгээд Японд бас газар хөдлөлт болдог учраас газар доор одоо усаа одоо хадгалсан ч гэх юм уу тийм ус waste буюу хогийн менежмент дээр хамгийн ухаалаг шийдвэрүүд гаргасан. Тэгээд district heating буюу төвлөрсөн байдлаар бүх дулааныхаа болон кулингийг одоо ашиглаж чадсан. За төгсөө дараагаар өчигдөр district heating гэдээ харлаа. Айгу ашигтай efficient болж байгаа гэсэн чинь нөгөө манай Улаанбаатарт хэрэглэгддэг төвлөрсөн дулааны систем Японд төвлөрсөн хөргөх систем бас орж байгаа юм лээ. Төвлөрсөн дулаан хөргөх систем. Тэгэхээр бас зарим хүмүүс бас хүмжлээд байдаг. Улаанбаатар хотын төвлөрсөн системийг бий даасан систем. Гэхдээ эдийн засгийн хувьд хамгийн үр өгөөжийн хувьд бол төвлөрсөн дулаан халаалтын хөргөлтийн систем хүртэл. Одоо Yokohama хотод төвлөрсөн хөргөлтийн систем гэдэг нөгөө айлуудад байдаг air condition ч айл айлдаа биш төвлөрсөн байдлаар болсон байдаг тийм төгсөө дараа. За энэ дээр бас яг би бас яг Дэлхийн банкнд ажиллаж явах үед бидхэд бас яг ямар одоо туршлага нь Yokohama-гийн туршлагыг Африкт хэрэгжүүлсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр нөгөө хог хаягдлыг одоо бидхэд хог хаягдлыг очиж ачих чаах чинь хамгийн асуудал болдог шүү дээ тий. Одоо Монголд бол жишээ нь одоо гудамжаар дүүрэн хог байгаад ч юм уу эсвэл байрны гадаа хог ингээ овоолцсон байгаад байдаг. Гэтэл энийг яг энэ Африкт амжилттай хэрэгжүүлсэн юу байсан бэ гэхээр орой хаяад өглөө цуглуулдаг ийм одоо юу шилжсэн байдаг. Энэ чинь айгүй энгийн бөгөөд нөгөө төвжирэлт баг аль болох баг нөлөөтэйгээр өглөө эрт хүмүүсийг арай сэрж одоо ажилд явахаас өмнө буюу 5 цаг гэхэд хогоо цуглуулаад дуусъя гэдэг ийм юм руу шилжээд бас Африкийн хотуудад бас амжилттай хэрэгжүүлсэн юм жишгүүд байгаа. Тэр юм бас нөгөө томоос биш бас багаас эхлэх ийм боломжтой Yokohama хотоос гэлтгүй одоо ийм суралцах боломжтой ийм жижиг зүйлсүүдийг бас хэрэгжүүлэх боломжтой байхаа гэж ингэж харж тий. Тэгэхээр яг энэ хог хаягдлынхаа чиглэлээр waste management талдаа бол бас нэлээдгүй одоо дамгаалдаг ийм leading буюу одоо тий ийм туршлагатай хотуудын нэг байна. За хоёулаа тэр уртлын бүүтүүдээр нэг тойроод өнөөдрийн арга хэмжээгээ дуусгая. За өнөөдөр бас Токио хотод
Монголын эдийн засгийн хөгжлийн яам, Японы бас эдийн засгийн хөгжлийн яам хоёр хамтраад хөрөнгө оруулалт бизнес хамтын ажиллагааны 12 дугаар төрийн үйлсийн түншлэлийн хамтын ажиллагааны 12 дугаар их арга хэмжээг бол хийж байгаа. Энэ бүйтүүдийн дундор явчих тийм ээ. Арга хэмжээ зохион байгуулж байгаа. Төсөлөг дарга бүтээр одоо эндээс дуусаад Токио орж Улаанбаатар хотод Японы хэрэгжүүлж болохоор төслүүдийн танилцуулгыг хийн. За энэ бүтний эсгүүдээр бол дахин ашиглагдж байгаа бараа материал. Тэгээ Япон бол нэг удаагийн бас хувцар материалаас материал хэрэглэнээс татгалзаа гэж байгаа. Яг бол маш хог гаргадаг учраас те chopstick зөөр юм тийм учраас олон удаагийн угаадаг юмыг бол ашиглая гэж технологиг нэвтрүүлж байгаа. Бас сонирхолтой нэг юм нь хүнсээр бордоо олон төрлийн юм хийдэг. За дээрэс нь бас нөгөө chopstick буюу савхаар модны материал хийж байгаа. Энэ их сонирхолтой санагцаа. Энийг хэсэг харуулчих. So yeah, that's the made by from the chopsticks yeah. Энэ араа ингээд өдөрт одоо Япон хотод нөгөө савхаар оол иддэг учраас савхаар ингээд гасан югаар ингээд модон материал, барилгын материал хийцэн байгаа. Энэ дахин ашиглаж хийсэн манай нэг компани байж байгаа. Түүний танилцуулга байж байна. За thank you so much. За ингээд ер нь бол яг хөө ингээд Yokohama дахин ашиглагдах circular буюу хогийг эдийн засгийн эргэлтэнд оруулах уриатайгаар дэлхийн нийтээр одоо дэлхийн нийт чинь бол хог гэж байхгүй шүү дээ тий. Тэр талаараа ингээ өнөөдрийн арга хэмжээ бол сайхан болж байна тэр Yokohama хотод. Тийм. Тэгээ яг жил болгон хотын удирдлагууд ирдэг 50-аад хот цугладаг юм томоохон арга хэмжээ байгаа. Тэгэхээр энд бас Улаанбаатар хотоос нэлээд гаш холбогдол өгөөд ингээд ийм баг бүрэлдэхүүнтэй бас ирж байгаа болохоор яг энэ хамтын ажиллагаа бас амжилттай үргэлжлэж явах хаа гэж найдаж байна. Тэгээ мэдээж зөвхөн одоо хотын удирдлагууд гэлтэхгүй сая хэлсэн Азийн хөгжлийн банк, JICA, Дэлхийн банк гэх мэт одоо олон санхүүжүүлэх том байгууллагууд ирсэн байгаа учраас бас энэ харилцаагаа улам өргөжүүлж за мэдээж сая бүйтүүдээр бас харлаа тий. Тэгэхээр шинэлэг технологиг ашигласан юм төслүүд бас хэрэгжүүлэх бүрэн боломжтой хаа гэж ингэж харж байна. Тэр боломжтой хөдөл очих чинь дээрэс нь өнөөдөр бас манай Хүннү хоттой дагуул хотууд дээр Азийн хөгжлийн банкнаас нэг 100 сая доллар нэг өнгөлттэй зээлийг 2027 онд өгөхөр байж байгаа. Тэгэхээр энэхүү хилцээрийг бас амжилттай болгох, төслүүдийнхаа танилцуулгыг хийх Азийн хөгжлийн банктай өндөр тохирч одоо Хүннү хотын хөгжил дээр нэг 27 онд 100 сая долларын одоо нэг өнгөлттэй зээлийг одоо бүтээх ийм зорилгоор бас өнөөдөр ирж ажиллаад байж байгаа. Тэгээ Green Expo 2027 гэдээ бас төлөвлөж байгаа юм байна. Тэгээ 2027 онд Green Expo Yokohama гэдэг. Тэгээ эдгээр бол Green ингээд нөгөө том экспогоо ингээ 2 3 жилийн өмнөөс бас зарлаад ийм ногоон 2027 онд бүр ногоон хот болох гэдэг юм биш үү? Green Expo гэдэг хийх гэж байгаа юм байна. Тэрнийхэн төлөвлөгөө булан дээр байж чинь тэнцээс нэг аягүй булан хийсэн баг шиг байна те. Тийм за хэдүүлээ тэр булан руу явж хаагаад сүүлийн юмаа яриад танилцуулаад ингээд бас өнөөдрийнхөө мэдээ лайвыг бол дуусгая гэж бодож байна. За өнөөдөр энэ Green Expo-д зориулсан ийм хөөрхөн декорэшнтэй булан баг шиг байгаа. Одоо хог хаягдлуудаас хийсэн материалууд байгаа шүү тий. Одоо нөгөө нэг хурмын чимэглэлч гэдэг ч юм уу тий эсвэл одоо цэцэг лаа гэх мэт бүх одоо энд ашиглагдсан материалууд нь дандаа тий дандаа нөгөө хог хаягдлаас ашигласан ийм цаасан нөгөө хайлтны сав юм. Ингээ харсан чинь эхлээд харахад ноолхон байхад харагдсан ингээ харсан хогнуудаас нөгөө чим тий хоёр бас болдгоо. За юу яа. За ингээд төсөд арга шээ зогсчих. Юундээс 11 сарын 25-наас 27-ны хооронд Японы Yokohama хотод Asia Smart City Conference 2025 амжилттай болж явж байна. Өнөөдөр 2 дахь өдөр өнгөрж байна. Улаанбаатар хот Yokohama хот City to City collaboration буюу хот хоорондын хамтын ажиллагааны талаар санамжийг бол өчигдөр амжилттай байгууллаа. Дээрээс нь Хүннү хотын хөгжлийн корпорацийн захирал Хүнбол болон миний бие засаг дарганы 1-р улирч даваадлаанаар бол илтгэл тавьж Улаанбаатар хот хог хаягдлыг дахин эдийн засгийн эргэлтэнд оруулахад ямар хувь нэмэр оруулж байгаа талаар бас ямар асуудал байгааг бол танилцуулаад дээрээс нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, дээрээс нь гол Японы компаниуд Yokohama хотын удирдлагуудтай бас уулзаж туршлага солилцох, дээрээс нь Хүннү хот дээр 2027 онд авах 100 сая долларын бас нэг хөнгөлөлттэй зээлийн тухайар ярилцаж тэрийг амжилттай болгох. Дээрээс нь Yokohama хотоос Улаанбаатар хотод ямар хэмжээний туршлага авчирч City to City Collaboration гэдэг Азийн хөгжлийн банкны хөтөлбөрт хамрагдах боломжтой талаар бас ярилцаад өнөөдөр бид нар Токио хот руугаа дараагийн арга хэмжээндээ Монгол, Японы хамтарсан эдийн засгийн төрийн үйлсийн төслийн чуулганы арга хэмжээл явуулах төлөвлөж байна. за За төгсөө дараагийн хаагаад.
За тэгээд Йокохама хотод манай төгсөө дарга маань бол Йокохама хотод амьдарч сурж байсан. Энэ талаараа хэлээд нэг хаач тэг үү? тэг яг хуу өмнө нь нөгөө Йокохама хотын яг энэ удирдлагуудтай бас ажиллаж байсан гэдэг утгаараа Улаанбаатар хоттойгоо эдний туршлагыг заавал одоо сурья. Тэгээ тэр дотроо Хүннү хоттой ч гэсэндээ мөн адил яг энэ дагуул хотын чиглэлээр нь Йокохамагаа сурж мэдгэвэл маш их байна гэдэг утгаараас ингээд ирж байна. Тэгэхээр мэдээж энэ 5 жил амьдарсан хүний хувьд буцаж одоо сурж мэдчихсэн энэ зүйл хоттой эргэж ирээд за Улаанбаатар хоттойгоо ийм шипи харилцаа тогтоож аваад маш их баяртай байна. Тэгээд үр дүнтэй ийм олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ийм харилцаа болно гэдэгт итгэж байна. За баярлалаа.